Дамжаагийн бавуугийн удам судар өр хүүхэд аж хүчийн галын тахилга. Ховорхон заяах нутаг. Дархан цаазат Батхан уулнахоо даяар Монголдо баян хайрхандаа урсгал дүлгөөн жаргалантын голон угааж ундаасан лусын дагин. Ховорхон заяах энэ л нутагта хорогдоод байна да очмоор байна да. Холоос сэргэлээтэх ирээн уулнахөө хотол олон дон ээлтэй игнэшгүй бурханда ариухан тунгалаг харилангийн голон ахаад олдохгүй дээдсийн аршаан. Ховорхон заяах энэ л нутагта хорогдоод байна да зүүдлээд байна да. Халхтаан алдартай Монгол элсэн хараад ханашгүй үзэгслэндээ. Мэрэлзэн урсах шарлангийн голон миний бодол санааны шүтэн. Ховорхон заяах энэ л нутагта хорогдоод байна да санаад байна да. Сайхан зүсчээ. Сайн бай.
өнөөдрийн Дамчаагийн Бавуугийн удан содрынхны үр хүүхдүүдийнх нь одоо галын дахилгын нааванд хүрэлцэн ирсэн ах トゥ нартай, ач зай нартай, найз нөхдөд бүгдэнд нэг баярлж байна. Тэгээ өнөөдөр бид нэр энэ галын дахилгын үйл ажиллагааг одоо өөрсдийнхөө өсөлт төрсөн эмээгийн өсөлт төрсөн нутаг энэ сайхан газар энэ өдрийн сайныг сонгож энэ арга хэмжээ өнөөдөр эхлэх гэж байна. Тэгээд одоо энэ галын дахилгын арга хэмжээнд маань манай энэ лам аюур гэдэг лам 3 дахь удаага бас ирж байна. Тэгээд аюуртаа их баярлалаа. Манай аюур одоо энэ галын дахилгын ач холбогдол галын дахилгын одоо ямар ач холбогдолтой ямар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг талаар аюур давч тайлбар хийнэ. Та нар хүлээн авч сонсноо. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн сүсгтэн та олон та бүхэнд одоо хамгийн одоо сайн сайхныг хүсэн өрөөё. За тэгээд буддын шашинд галын дахилга гэдэг зан үйл одоо тусгагдсан ийм тусдаа одоо ийм зан үйл байдаг байх нь. Галын тэнгэр буюу Мэлха жалбуу гэж одоо галын бурхан ямаа хөлгөлсөн одоо ийм дошхон дүртэй бурхан байдаг. За тэр бурхныг одоо дахих, тэр бурхныг одоо тайтгаруулах, тэр бурханд одоо дахил өргөснөөр одоо ямар ач холбогдолтой юм бэ гэвэл одоо өвгдөөсөөс уламжилж ирсэн одоо үеийн үе дамжиж ирсэн одоо ариун гал голомтыг одоо ариун байлгах, тэр галын бурхны эзнийг одоо дахиж шүтэж тайвшруулж тэрэнд одоо тусгаалan бэлдсэн одоо дахил сэлтийг өргөснөөр өдөөгөө одоо үргэлжлэн энэ галыг үргэлжлэн авч яваа та бүхний за тэгээд аз хэмэр эрүүл энх өвчин зовлонгүй байх ажил үйлсийг одоо сэтгэлжлэн бүтээх за тэгээд одоо энэ нутаг оронд одоо ганц удгүй байх байгалийн одоо үер мөндөр одоо салхи шуурга ийм гариг иргэсийн одоо хорлолгүй байх гэх мэтлэн одоо олон талын ач холбогдолтой байдаг байх нэ. Тэгээ галын бурхныг бол одоо галын буулттай өдөр гэж одоо байдаг. Тэр өдөр нь одоо өдрийг одоо товлж ингэж тагтаг. Могоо юм уу мөр өдөр, эсвэл одоо гал судалтай өдөр, эсвэл гал гариг гэх мэтлэнгийн одоо ийм одоо галын буулттай өдөр ингэж тагтаг байх нэ. За тэгээд тэр бурхандаа одоо өвчөө за тэгэл арц хүч, агар зандан, 9 эрдэнэ, арваа будаа эдэргээд одоо номын дагуу байх ёстой зүйлүүдийг нь одоо тусгаалan бэлдээд ингээд дахидаг. За ингээд та бүхэнд энэ галынхаан тэнгэрт одоо сайхан залбираад тэгээд өөрсдийн өргөөгөр за нутаг орондоо одоо ингээд барцал цаадгүй сайхан байх болтугай. Эртнээс одоо уламжлан ирсэн өвөг дээдсийн одоо гал голомт ариун байх болтугай. Цаашдаа одоо үр хойчтон өвлүүлэн үлдээх одоо гал голомт мөн цаашдаа одоо ариунаар одоо ингээд өргөжлээд мөнхөд одоо ингээд бадамлан асчих ийм одоо ёроолыг тавиад тэгээд өөрсдийнхээ одоо насыг сайхан урт болж байна. Насны цөв арилж байна. За насны цөв арилснаар эрүүл сарвал байх юм аа. Эрүүл сарвал байснаар ажил үйлс маань одоо сэтгчлэн бүтэж явах юм аа. За сэтгчлэн энэ гурав бүрдснээр одоо бидний үйлс бүхэн одоо ингээд дэлгэрч явах юм аа гэж ингэж бодож суух юм шүү. За ингээд та бүхэнд баярлалаа. Танзрамил хардн ява жетнамлан дайным булва жимбендагва сетндам золжа бата энколдан дэширвэлдэлзе валдай жимба думру атаргам бата энктер гамбатыр энхватыр 본선 저경 알로던 남으로 조르자 데미데 동어모야 라서스면 가다면 허르든 ялава жанавалжарай도 заламанганая саваре ганде гамагона базадан хондан срамил хортын ява жетнамла аназама жетнамдан дэшиг болба жимбендава сетндам золжа бата энкол дэширвэлдэлзе дайжимба думру атаргам бата энктер гамбатыр энхватыр 단지쟁아 돈을 진정한 알로던 남으로 조르자 데미정아 바야로스면 가면은 나오시나 자라망나 세서버버레 알아상가 망나 없자당아 혼나스면 하르니와 제트놈다 아 쇼플와 짐빈다고
Жимендаган зетнен базолзо бата энкол дэшчирвэлэлзэ валдайчма дымурватыр гамбат энктөр гамбатыр энхватыр ланчэдэн жимбен давян галбатын намры жоржа демидилэн омая ласызмаңрашкада бирхарнялава жанавалдырадуза ломангагана саваре варе араса нгамагана музаданга хоназрым бирхарнялава жетнумдамулва жимендага зетнен базолзо бата энколдан дэшчирвэлэлзэ валдайчма дымурватыр гамбат энктөр гамбатыр энхватыр анда 저 무슨 저기엔 갈바던 나무로 조르제 자 갈다사 가라 오마레스테 비타나 나나 홈발마소와 샤나즈르바드마소와 샴다 혼dom보노노저 담뱅아라 염라릉겐질 khărămăjin 다보아든지 섬만데 돈동그라미엔질 khărăron데 섬만데 돈동아다메 가진베신제 돈도 알아쟁겐 돈도네 노알랭게 샤가즘발하름노당거지 샤고즘도노노지 샤다즘마즘노노당게 샤카즘모수노지 샤마 제롱나징게니 심비 메즘만 하름노노징으로당 아라즘만 순노노징으로 조즘만 저노노징으로 마즘마 우송노징게니 심비 모즘만 이름동 홈가랑 아무로 홍엄마 섬노나즈고 아른게 도고 홈당아 들어라lun다 보고 롱야 매버 저는 이게 섬노섬으로 고들지 섬들지 올라오는 홍가든 연장 아스로 좀 제몸으로 심비와라 조르 마홈 나 어따 여기다 다 버렸지 마홈 아 자스나 자 옥주노데 얼거래 일초든 옥주노도 그렇고 어마 이제 양거라 랭게므라얀다 브라다 자자량바나 단체들선 삼바야 바서전전 저와나 저체섭남들베다 공기자는 저와나 박선저전 전바나 말지점만 오와나 거토덤제 정위다 됐다 염단 선바나 밀하 허든자다월 신나연제디티게 사가다 제벨도 땅 거토시 진시와라tot 아멘 염바나나네 제제나 ወረቆቶ ጃንግረጆ 덤빈저자 뚝차 점차 마르코다 실하르딘 자라와 샴나연 젠데데게 서tum들승 다체발 거토시 진시와라토다 어라산담에 저제자 이시든장아와마 샬토정엔 가브라자 담비 창기 점사다 밀하르든 자라와 샴나연 젠데데게 거토시 진다저자 거토시 진시브르잔 데렌적제 전쟁에 설면에 마토나 삼자남쟁가 연적 저르저저선잔 되게 저동거나잔 다스런지 지메서마라 대인제 치르듯이란 zel비므른단도 와라tot 자 샤르타서 얼거래 자 뜨거뜨 설치미르치미 얼거도 가라 창 하르크마르가 얼거래 수 가도록 saya kata terkena 마호인 득제 전반 바트가르제 많이 조행으로에 점보점나나나 득제제 젠데와다 밀하르덴자다왈 덕제제 저리 연다당 옆쪽으로 정화다 마쪽으로 저버자 같이 말의 관계네 어딘지와 저당 건물대 마저더라 닥도건 정원은 단단한 전바 jetnem제 등을 저정화당 동화당 혼직당과 저당은 사 용행의 전제에 저라나 석불대 가르사다 밀하르된 여와나 더든 jetwen데 셰단 닥적 연청 가르자다 낫면 석당wan 저당 발탐닥당 갈바사 란체 저정고도 sak 시든잘라 서고에 레징의 도덕라자 드마닥도 노조 도면 제대나도나 노동경에 메들자 밀린자는 한바나 제치와는 메들자 직된데 셰다고당 다시 제도멜로당 대대군선서과당 이ట్లా던다 군도쇼 너가 니르테 사사에들에 바타하스 오메드르마 도로와 게든나 나다가 하야다 정선에 응르낭에 와 메디 마가르마네 소금드르마 도로와 게든나 나다가 하야다 정선에 응르낭에 와 메디 마가르도 오메드르마 도로와 게든나 나다가 하야다 정선에 응르낭에 와 메디 마가르도 소금드르마 도로와 게든나 나다가 하야다 정선에 응르낭에 와 메디 마가르마네 소광 오메드르마 도로와 게든나 나다가 하야다 정선에 응르낭 이와 메디 마가르마네 소금드르마 도로와 게든나 나다가 하야다 정선에 응르낭에 와 메디 마가르마네 소카
제나마야 당아전산 대전전 들만한 개와제 전들베야 연덕절라전설 자라맹거마나 메치르마나 전자 너르제노라전베야 연덕데라전설 세튼섭단 말저단 다치거든 제자와다 조치기대 신제되야 연덕데라전설 지기된 감제나르고 정매점제 저기고 저글라에 말전고 도토마에 박은고 르치주치 저거고 저거로 연나 저기고 전에 연나 재미고 다시 연나르고 padma yodna zirkon ko waji yodna na yung ko kisri yodna bagin ko kui tago yodna na chigda ili simbi yodna na ko jol qaning mi yingen ko ye ko chig juni ko ye zirtil ko chig dirkog ja ko chig jina dirkog ja joche jina dirkog ja minir se sen simbi yam yachin dirkog ko ja ko chig simje dukja dang 연덕 남지에 삿놈다 직등 남지에 조경곡 연덕이 되다 연돌잔 연내에 들어져버려 저구로 따버려 득신자 뉴선자 머든다버려 득신자 매혼다버려 제천다버려 득신자 득신자 그루른다버려 득신자 전자다버려 득신자 소바다버려 득신자 후이 메테너도다 연구로메 자자 제체스마마자 다시 원을 자 무로에 연사마터 다시 주연들 그자 발전 전전들 그자 저제주만들 그자 매직 주연들 그자 지후에 연후에 연후에 전당 매체 같은 자는 제 머치세 선선바도 도청 런처제 선동과던 반다 wal랑을 낸다 신조도 신쇼가 아이들은 뭐서 자들 예배는 저기 너는 너는 나이서 온더제가 말하면 자들 일들은 정말 해 저는 모든 저 설자 님으로 전당 건제라 지들 말하라 더러서 자리 되노라면라 정말 대신에 자제 메네제 자 대신에 좀 하나 무슨 마음으로 동으로 알아주면 일만 하다가 되는 나들은 자 समाज वचमसा जिन संगनि सिदांग इसिरन लो अष्टम चतुर्मदा हर जवन नंगरमरा हरजल्ला सा जते हरदाले दा मुझे सल्ला हम सा संसार दमरदा जमरल सनदा मुरन दरने माला तरजम जम से गया ने ले न मा जिन देवे न मजा जिन जल मजा समार जल मजा जल मजा आदन जल मजा जल मजा नेमा जल मजा जल मजा शंबा जल मजा जल मजा जल मजा जल मजा दिन देवे न मजा 제다메 너마십제 자 저들지라도나 라슬 방간들레 달실 넘마는 제자 말신들제 제자 선동으로 주제제라서라 신로서라 저도 한번 하자다 신들모 제자 고선에서 제들모는 제자 제루데 신들제라 막스라당으로 넘마네슬레서 당진님 상사자 내선나 저거에 바와 간다말데다 능으로 보여줘서 같이 지루하는 제자 사이에 넘어서 제들이제네 허전은 대충 나가러나 저런들라는 제자 상으로도 신나베라는 저들로제 하자다 모르잖아 이놈은 하거나 나가서는 제일 생각을 세다 능정하고는 양가선다면다 저기 오는 그러나 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 거라서 그런 거 됩니다. 그러면 뭐 좋았으면 좀 나와야 되는 저희는 그래서 나면은 저서 이거를 좀 이제는 정정정도 나 진짜 가들면서 넘어가면서 드러나서 제가 저런 집에서 나지로 좀 버나베 더 보시니 집이사 저런 집에 나온다 산지로는 다지 허든 야는 제 냐면 너말된 산조르죠 어마전년 나와서 저서 너마는 제서 나뭐 한다는 사람 제 저기 나르자는 게 나는 고녀서 그러고지도 없는 진도는 그런 거 뭐야 저기 나르자 나르자 그들미는 나서는 손나들서만 하고 된다고 해서는 게 이틀 보서로 자르는 거에 엄마가 좀 도정하야 되지 저거는 저서 자 민토다라고 그러 디나리가 성도한다 하지는 나르다 싶은다 반다면서 저들에게 제든서다 말지는 나는 저들은 개구리 내버려서 군도스로 와도 하지시 소하지 처음으로 성금으로 자 문도 저는 막 선나장을 자 그래서 거기서 자 무슨 저는 만 성근대 갈지사 nen데 근데 저도다 신도도 자 지도전한 자 너무 나름으로 말리는 자 선녀마 상가이 마음이 있으면 되는 자 민팀으로 저와라 제들은 전자로 남섬 노노와든 지슴능제도 와라서 마 오마 홍어들합니다. 건날에 하나하나 엄마라마서와 시들어마서와 전다 혼모는 담배하라그러는 저거는 변해서 저거는 저거는 마 오마 호이놈들 나올레이데 엄사므로 사므로 혼나올레이데 엄사므로 사므로 나마서는 나올레이데 엄사므로 사므로 혼나올레이데 엄사므로 사므로 점나나는 신고하는 점에 다전나는 신고하는 점에 말하는 사람 신고하고 좀 말하는 사람 신고하는 점 말하는 전사라 먼저 대행하는 배전들마다 제노마나마서 들은다는 자간이 넘어는 저다 저들이지는 정말 무슨 저쪽은 오래자 이제 완전다 하는 사람이 있는 오르자 되게 생겨놓는 애 신고는 돈 내지 나는 생각하네 저거하면 저런 젠저 그렇게
마홍 남아야 던들자는 사나 마호 한다 저전들매자 저틀 남아야는 단선에 전화들이 소살 홈바고 한다 하잖아 엄마 넘나면서 나는 좀마레레 여와를 전내레레 어르신들 전내레레 접선들 오레레레 저틀 남아야 들자 저지 정나레레 나이 정나레레 저지 정나레레 정제 정나레레 접선들 남아야 자 먹고 하는 정하잖아 된전 마와 댐제시고 온다리 사이 홈팟 마홍 라마야 당건전서 바와 간다 저스런던 저투 적들어다 썩은 설전 저투어리시라 닥쳐 연적 하르자라 너톤 적은다가사 갈침머체 저와다 미르다 너르돈도 오로자 적전저전저전 전시라사 사가르다 너토적도 너저도 머비다 길하 시대 남다와 설전저 또한에 세단 닥쳐 연정 하르자라 너톤 적은다가사 갈침머체 저와다 미르다 너르돈도 오로자 저토로 덕적 하르자나 설전점으로 저토하다 건정거나 메토야 날하니만 남다와 설전저 또한에 세다 닥쳐 연정 하르자라 너총도 건다가사 갈침머체 저와다 미르다 너르돈도 와라자 제 일삼이에 마루나 밀칼마 하른자나 베전자나 남서와나 저자기 시버베는도 산당 가르므로 자체다 바고르고 공고골다 산다갈라서 점으로자 와나 산자람으로 저라 정화밀단 서고야 저들은 화장건다 나스라그르데 그르전사 시간방으로 되자 남타 바트라 하르자사 나게 응라사 하르자사 단선 점바 하르자사 프로사 점바 하르자사 밀하절바 하르자사 나고 세대 하르자사 산제제에 능능강강하는 저 제메제메 모제메 너도만 되는데 성회대 간정에 비해서 전성 거발롭 선내 위에 샵라 설번데 자 손을 떨거라 밑에 줬던 뭔가 사람 노름으로 일 서치 화가 일주튼 되게 어쩌러 안에 서치 자 되게 일주튼 화가 더 와가 아, 일주일만 어떻게 돼? 누구야 근데? 자 저거 얼굴도 되게 저기 미리 아 톤 Дамжаагийн бавуугийн удам судар өр хүүхэд аж хүчийн галын тахилга. Ингээд ах トゥ усаараа цуглаад би ч та аав ээжээс одоо 12 удаа байна. Яа бүгд өөр хүүхэд ач зээ нартай ингээ манайхны өнөрүүл бол одоо бас 100 нэлээд гарan болчлаа. Тэгээд хүн их олон ам бүлтэй болж байна. Аав ээжийнхаа муунд өдөөдөө явж байгаа бас аав ээжтэй маш их баярлж байна. Баярлж явдгиймаа. Тэгээ манай гэр бүлийн үнийг Баян хонгор аймгийн Бөмбөр сумын харьяат Эрдэнэ туяагийн Бямбсран гэдгээ манай хүүхдийг онцгой баяр гэдэг одоо нэг нас 6 сартай ийм айл гэр бүл байна. Тэгээд энэ нутагта бид нар одоо 3 дахь жилдээ гадаан дахиж байна. Тэгээд сайхан алуулаа тоглоо сайхан байна. Нутаг ус сайхан байна. Саяхан бас бороо ураараад одоо ингээд сайхан дэлгэр зуны цаг ирж явах шиг байна нутагт. Нэгдүгээрт бол одоо энэ нутаг орны зуншлаг бас зуншлаг сайхан болох нутаг оронд маань одоо ганц удгүй байх. Тэгэхээр хоёрдугаарт бол одоо энэ өөр хүүхдүүд одоо цаашдаа бас нутаг ус уул ус аав ээжийнхаа нутгарч явсан нутаг одоо энэ бүхнийг ингээд шүтэж гадаан дээдэлж явбал одоо амьдрал ах вэ? Болон эрүүл мэнд
одоо юм нь сайхан байдаг болов гэж бодоод одоо бид ингээд дахиж шүтэж гал усаа ингээд дээдлж дахилгаа хийж явнаа тэгээд. Боо гэдэг оны 12 хүүхдээ дээр би 6 ах эгч нар байна. Дороо 5 дүүтэй даажим гэж хүн байна. Ингээ гэрүүлээрээ энэ галын дахилгаанд одоо 3 дахь жилдээ ирж байна. Энэ жил бидэд дахиад тэгээд бас сэтгэл өндөр бас энэ галын дахилга гэдэг маань бас нэг уул усаа харагдсан ав ижим нутаглаж өссөн миний өссөн нутаг байгаамаа энэ. Тэгээд сайхан байна. Одоо миний өөр харин Уранга аймгийн Зүүл сумын хүн Сумыгийн Минь дээр гэж хүн байгаа. Энэ ард зогон том охин Дайрыг гэж байна. Тэгээ нэг энэ охины маань дүүн Солонгос шүү 2 хүүхэдний байна төлөөлж ирсэн. За тэгээ баг хүмүүс энэ гонгаа гэдэг энэ Дайрыгийн нөхөр байна энэ манай хөргөн гаа эрдэнэ гэж. Тэгээд гэрүүлээрээ сайхан дахилгандаа ирчээд нутаг усаа харагдаад би одоо энэ хөдөө амьдардаг хөө. Тийм хоошоо сансараа хоошоо. Тэгээ сайхан байна энэ баян хангадаа ирээд. Тэгээ одоо багасаад одоо энэ хүүхэд цагаасаад энэ гол усанд манайхаа мадалж өссөн дөө бид нэр одоо авч юм нутгалж байсан нутаг орон. Энэ тэгээд дахилгандаа ирээ сайхан байна оо. Би дээр 2 ихтэй байхдаа дараа 3 эмэгтэй 3 ихтэй дүүтэй. Тэгээ ингээд айлын 7 дахь дүүтэй. Манай хүмүүс болохоор дундгой юм юм. Манай алтан зууд гэдэг. Би тэр 2 хүүхдээ том хүү маань одоо энэ ирсэн бар гэрээ. Баг хүү маань өдөр ажилтнаа ирж амтсангүй. Би тэгээд багнаар залжаад одоо хотод ирж автобусаар жолооч хийдэг. Том хүү маань төмөр замд ажилладаг вагоны машинд хийдэг. Баг хүү маань говгонд ажилладаг. Ахнэр маань тэгээд тэргийн ангид ажилладаг. Тэр иймэрхүү гэрэл байна да. За энэ дахилга маань одоо 3 дахь жилдээ болж байгаа. Таавж гал олон өдрийн тулд бидэд бөөндөр 3 дахь жилдээ дараад энэ сайхан юу тэмдэглэдэг. За өнөөдөр ингээ 3 дахь жилдээ ингээд болж байна. Сайхан болж өндөрлж байна. Аль төрөл бүх юм сайхан бүтээд боломж сайхан байна. Тийм болж байна. Тэр бүгд нь эрүүл ганцаар сайхан өгсөөрэй ёо. За би боо хүний 3 дахь хүүхэд байна. Тэг гачмаа гэж. Тэгээ одоо манай нөхөр зулцах бидний цугаараа өөр хангаа бүр сумны гаралтай улсууд өөр хангаа улсууд. Тэг. Одоо тэгээ цансар дэжчгээд аршаа цуманд дэжчээд олон жил болж байна дээ. Манайх 4 хүүхэдтэй. Том хүүхэд байна. Өмнө говьт амьдардаг. Дараах нь Мягмар сүрэн гээд өөр хангаа аймагт цагдаагийн газар ажилладаг. Тэгээ Чимэд очиргээд Улаанбаатарт хуваараа ажил эрхэлдэг. Тэгээ манай баг хуу Чимэд орж бид нартай хамт явж байна. Эхнэрийн Паган сүрэн Аршаа сансрын Аршаа цумын 10 жилийн сургууль багшилдаг. Багш ажилтай. Тийм энэ дахилга их сайхан юм аа. Аав ээжийнхээ амьдарч байсан, нутгалж байсан газарт бид нэр одоо ингээд 3 дахь жилдээ дахиж байна. Уул усаа овоо дахилгаан. Тэгээд сайхан юм аа. Сайхан олон ах トゥ нэртэйгээ уулзаад цугаараа гол орой суглаад наадам шиг л юм болох ёстой сайхан л. Тэгэл бүгдээрээ эрүүл саруул ажил амьдрал өөдрөг сайхан л байна. Одоо энэ дахилга юуны уул усаан тагсантай холбоотой байх ав ээжийн минь юу буян гिचиг хайрлаж байгаа л гэж бодоод ингээд дахилгаандаа цугаараад идэх шүү дээ сайхан. Түүнэртэй хандаж хэлэхэд одоо ингээд цугаараа цуглараад сайхан ав ээжийнхээ нутгалж ирсэн нутагт ирээд ингээд бөөндөө сайхан байна. Бүгдээрэнд эрүүлэг сайхан бүгдийг хүсэн ёроо. Эрдэнэтлэр жоохон доош суу минь эрдэнэтлэр. Али аныхаа үр дээр суух юм уу? Тийм. Тэгээ суух. За бид нар би Бав гэдэг айлын хамгийн том охин нөө. Би 11 дүү байна одоо надад. Тэгээ бид нар энэ гадны дахилга хийж одоо энэ жил 3 дахь жилээ дахиж байгаа юм аа. Гэхдээ миний аав Дамчаагийн Бав, миний ээж Сэвэ Ирчүү гэдэг хоёр бид нэр тэгэхээр одоогоор ингээд энд ирж ингээд сайхан уулзалт хийж
бүгдээрээ ах дүүсээрээ уулзаж хоорондоо бие биенээ татварсаж ингэж сайхан уулзаж байгаа нь биднэрт одоо маш их сайхан байна. Түүнээс гадна бас энэ баян сайхан хангаач миний бага нас би одоо жоохон хүүхэд байхдаа манайх энэ хойд ингэр дээр байдаг байлаа. Энэ хайрхан уулын шин бид нар манай аав ээж бас шүтдэг, дахидаг байсан болохоор бид нэр ирж ингэж одоо 3 дахь жилээ дахиж байгаа юм л да. Тэгээ энэ хангаач бол одоо бүр олон жилийн өмнөөс дахиж ирсэн уул юм гинлээ. Тэгээ бид нар сүүлийн үед л одоо энд ирж ингэж гадаа дахидлах хийж үйлдэж ингэж байгаа. Тэгээ ингэж үйлснээр нь бол яг бидний амьдрал бас яг сайхан байгаа. Сэтгэл амар тайван төвшин. Ер нь бас аваа өөр бас сэтгэлд өөр хаахан уяг хандлага өнгөдөг юм байна сайхан хангаач ирэхлээрээ. За нэг тийм. Тэгэхээр манайх одоогийн байдлаар бол манайд ирсэн хүүхдүүд бол энэ манайх 5 хүүхэдтэй одоо. Тэгээ ирсэн хүүхдүүд манай хагасанд иржээ хагас нь ирээгүй байна. Одоо тэгээд энэ миний нөхөр Сэдэн дам. Тэгээд манай том охин байна инх төгшин. Энэ манай том хүүгийн энэ дунд хүү отхон баяр энэ баг хүү шинэ баяр. Тэгээ манай хөргөн инкватор манай баг охин амар төгшин. За тэгээд Ali хаан хэнийг хаан. Оо тий хаан юм гэдэг. Яна. Манай дунд бир юу үлжи сайхан. Манай баг бир тэр уянгаа байна одоо холдоо явсан уу. За тэгээд энэ ашигцэн нар маань ингээд энэгээр ингээд дүүрэн байна та. Энэ хоёр хөөрхөн хамтын гүртэл харагдаж байгаа үстэй та нарт адилхан хоёр хөөрхөн ихэр амтд. За тэгээд хагас нь бас ирээгүй байна. За тэгээд ийм сайхан хувь зохиол биднэрт бүрдэж энэ сайхан хангайтай ирж байгаадаа бид нэр их улам одоо сэтгэл баясаж жаргалтай сайхан байдаг юм да. Энэн дээр биес их баясаж явна доо минийхөө. Миний хоч гэдэг нь юу вэ? Шуурилж байгаа шүү. Оо тий. Би одоо 11 дүүдээ. Миний 11 дүү одоо энд ирсэн байгаа. 11 дүү нартаа тэгээд дүүнэрийн гэр бүлийнхэнд үр хүүхдэд нь бүгдд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Миний дүүнэр тэгээ бүгдээрээ жаргалтай сайхан амьдарцгааж байх болтгой гэж өрөөё бас. За тэгээд болно доо. Сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргэе. Би одоо энэ Бав гэдэг хүний Дамчаагийн Бав гэдэг хүний одоо 5 дахь хүүхэд нь байна. Тэгээ одоо энэ гэр бүл хүмүүс маань одоо гიშг бат гэж юм гээд бид хоёр одоо 89 онд гэр бүл болоод одоо өдөө зэрэгтэй явж байна. 3 сайхан хүүхэдтэй одоо 3 хүүхдүүд маань одоо бүгд тусдаа гарцсан. 2 охин нэг байна те. Манай хүү маань энэ одоо бидэд энд байж байна. Одоо энэ юу сайхан болж байна. Энэ одоо нас юу гадаа дахлаг маань одоо сайхан болж өнгөрч байна. Бид одоо бид тэр одоо тэтгэврт харцаа хоёр үнд байна да. Тэтгэврийн хоёр. За ахын дүүстэй одоо эрүүлэн сайхан бүхнийг хүсээд одоо хороогийн хамгийн сайхан хүсье да. Одоо бидэд зүгээс. За би Нутагтаан бол Том Бав гэдэг нэр алдартай хүний одоо 7 дахь хүүхэд нь байна. Бид эцэгхээсээ 13удаа энэ нутагт төрж өссөн. Энэ нутаг маань ээж аав маань нутгалж байсан бидний хүүхэд насаа өнгөрөөсөн ээж аавтайгаа эдэг бүтэн их цугахтаа сайхан өнгөрөөсөн сайхан үлзийтэй нутаг бол энэ нутгаа. Тэгээд одоо би ам бүдэн танилцуулъя. Манай нөхөр Шагдар сүрэнгийн Төмөрбаатар манай нутгийн залуу. Манай одоо би тэр ном багасаа үерхэж гоод гэр бүл болоод 2 хүүхэдтэй. Одоо том охин маань энэ байна. Сэтгүүлч мэрэгжилтэй. Одоо ТВ-с телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн редактор. Одоогоор бол хүүхдээ хараад гэртээ байгаа нялх хүүхдтэй. Хүү маань болохоор цагдаагийн дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн оюутан болохоор одоо өөрийн дураар хотоос гарах боломжгүй учраас одоо ирж амжсангүй. Тэгээд сургуулийнхаа хувь дүрм захирагдаад ингээд гэр орноо сахиад үлдсэн юм аа. Тэгээд одоо бид нар одоо 3 жил энэ сайхан нутгалж байсан уул ус авдаг хангаа дэлхийгээ гаргадаад ингээд ахан дүүс сан бүдэрээ ай бүдэрээ ирээд ингээд уул ус авдаг хангаа дэлхийгээ аргадуулаад ингэсэн учир нь одоо миний би 3-4 жилийн өмнөөс эхэлж хилээрхэд тэгээд одоо дам хард үзүүлээд явсан чинь одоо нутаг нугаа аргадуулж, тус авдгаа аргадуулж ингэж галын дахлах үлдэж юу яа тэгвэл одоо ам бол ай бол чин гай бацад одоо юу баг ирнэ гэсний үндсэн дээрээс ахан дүүнэртэй энэ үйл явдлаа танилцуулаад одоо миний ахан дүүнэр бүгд энийг бол маш их дэмжиж хүлээж авч ингээд миний төлөө бас манай гэр бүлийн төлөө бас өөрсдийнхөө төлөө энэ нутагт одоо яг энэ хайрхны энд ирж одоо 3 дахь жилээ
одоо ийм галын дахилга үүдээд ахын дүүнрээрээ уулзаад ингээд сайхан амжилттай болоод явж байна. Ингээд энэний ачаар одоо нэрэн бүгдээрээ эрүүл инх хүмүнд байгаад элэг бүтэн байгаад одоо эвтэй найртай элбэг дүүрэн амьдарч байна. Үүнээс хойш одоо тэгээд манай залуу их одоо уламжлаад үргэлжлүүлээд ингээд энэ үйлдэлийг хийгээд явбал өөрсдөд нь хэрэгтэй, нутаг орондоо хэрэгтэй одоо ийм байгаль дэлхийг хайрлаж хамгаалах одоо хотод төрж өссөн хүмүүс хөдөө нутгийн сайхныг мэдэрч одоо нутгаа харж байсаж одоо хөдөө нутгийг бас биширч хөдөл суртал суух тийм үндэслэл их байдгийн байна. Тэгээд ахан дүүнэртэй энийг уламжлаад уламжлаад хийхэд миний төлөө бас өөрсдийнхөө төлөө миний сэтгэлийг хүлээж аваад энд ийм сайхан үйл явдал зохион байгуулад ингээд яаж чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд ахан дүүнэр минь урт насаж удаан жаргаж одоо хамгийн гол нь эрүүл сайхан инх мэнд явж одоо энэ нутагтаа ирж ийм үйлдэлийг одоо залуу үе одоо ингээд үргэлжлүүлэн хүргэж явна байхаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа та нартаа. За би Өргөн аймгийн Бүрд сумын Чагнаа гэдэг айлын 2 дахь охин байна. Тэгээд 76 онд Бавуу гэдэг айлын бэр болсон. Тэгээ энэ дэнжтэр өргөө гэрэн барьж эхэлж айл гэр болсон 76 онд. 5 хүүхэдтэй хамгийн том хүүхэнд хотод ажил хийдэг. Дараагийн охиноос хотод ажил хийдэг. Түүний удаахан хөдөө малчин. Тэгээ энэ манай банд надтай хамт хөдөө амьдардаг малчин. Бага охин хойд сансар дээр ажил хийдэг юм аа. За энэ дахилгын дарга сайхан болж байна. Бид одоо 3 жил дараалал хийлээ. Манай хадам талгаа бүгдээрээ нийлээд олон төмөрөөс сайхан болж байна. 3 жил дараалал хийсэн бүр хүүхдүүдтэйгээ бүгдээр нь танираад ах トゥ нар нутаг усандаа ирдэг сайхан байна. Би нутгаас гараад 40 хэдэн жил болоод ойрын жил энэ дахилга хийхдээ ирж нутагтаа ирж байгаа юм. Би бүрдэнд байж байгаа энэ булганы арьсаал шуманд очсон. Тэгээд тэнтэл хэдэн жил энэ хойд юудаа нэг 30 40 жил болчихсон. Тэгээд хүүхдүүд зүмөрөө том болчихсон. Зүмөрөө готод ажил хийгээ зарим нийтэд ассенер нийлсэн 15 6 хүүхд байна. Манай хадам талууд одоо олуулаа сайхан улсууд сайхан өнөр өдгөн сайхан улс болж байна. Аймаг суманд одоо олуулаа 100 гаруй 100 гаруй сайхан улс 100 гаруй улсууд болж байна. Үрэлжүүд нь нийлээд сайхан амьдарч байна. Сайхан нэг бүс өрөөгд сайхан болж байна. За сайн байцгаана уу. Энэ өдөр мэндийг хүргэе. Намайг Бавуугийн шүрэн цэцэг гэдэг би 12 хүүхдийн би 10 дахь хүүхэд болон мэндэлсэн. Доороо эрэгтэй эмэгтэй 2 дүүтэй. За би бол аавтайгаа 28-наас хүртлээр бол би аавтайгаа хамт амьдарч ирсэн. За ингээд 1999 онд миний хань Бямбын ихтэргээд ийм сайхан хүнтэй танилаад 2 сайхан охины ээж болоод би тэр ингэж амьдарч байна. За манай хүн болохоор бол чөлөөт уран бүтээл хийдэг. Миний том охин болоод инхтрийн ширчмаа гээд Мөсийн хууль зүйн дээд сургуулийн 4-р курсын оюутан. Бага охин Саруул буян маань 11-р сургууль, нийслэлийн 11-р сургуулийн 8 дахь ангийн сурагч. Би болохоор Баянгол дөрөв хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн халамжийн мэрэгчлэн хийж байна. Миний мэтгэл манайх бол яг ингээд энэ хүн дээр ингээд нутгалдаг байсан. За тэгэл би чинь бага залуудаа ингээд хөдөөний амьдралыг мэднэ ингээд үнээс гүү саана би чинь бараг жил 3-4 дахь ангиасаа хийж үнэгүй мал цааж ихэлсэн. За тэгэл энэ уул бас одоо ингээд харахад хүртэл ингээд энэ уул ус энэ нутаг ус маань айгүй сэтгэл тойрхон айгүй дотн айгүй гоё санагддаг. Сүүлийн 3 жил бол манай ахын дүүсээрээ бол ахын дүүс өөр ач нараараа нийлээд цөмөрөө энэ сайхан газар усандаа ирж шашны зан үйл хийгээд ай бүлээрээ ингээд сайхан бие биентэйгээ уулзаж уулзраад ярьж хөөрөөд ийм их сайхан үйл ажиллагаа хийгээд бид нар маань ингээд даруй 3 жилийг үдчихээ. Энэ жил бол сүүлийн жил хэд өстой сайхан болж байна. Сүүлийн 2 сар шугуу бараг бороо хор ороогүй байтал өчигдөр бид нарыг маань эрхийг мэдсэн юм шиг уул хангаа газар нутаг маань хөдөлж сайхан хүлээж авч их сайхан бороо орлоо. Тийм учраас өнөөдөр бол ямар ч
хэдий салхитай байгаа боловч хороо байхгүй их сайхан энэжлийн үйл ажиллагаууд их сайхан болж байна. За тэгээд аавтайгаа байж их он удаан жил байсан учраас би одоо бараг нэлээ аавтайгаа бол дотн байдаг байсан. Ах эгч нарыгаа ажлын загнан заа зурна. Одоо тэгээд аавын дурсамж гэх юм бол их л байна дөө. Ээжигээ бодвол би яг өмнөд сайн мэддгүй юм. 8 настай байхдаа би ээжээс өжрөл нэг тэрнгийн хүүхэн тэгдгээр төгссөн байсан байхаа да. Одоо тэгэл манайх яг энэ доошоо нутгалдаг байсан. Тэгэл нэг 8 сарын хэднэр жилдээ аймаг тийм салхитай өдөр яг л ийм салхитай өдөр ясалда нэг мотоцикл тавхаад байсан. Манай ээж болохоор Өвранга аймаг руу явцсан байсан. Нэг мотоцикл тавхиж ирээл манай гэрт орлоо би чад орж ирээдсэн чи миний ингээд чэйдний юу авах би хийвгүй ороход энэ гэж бодцоод гэртээ орсон чи манай хамгийн том намхаа гээд манай өмбөө маань суудсан доошо тонгоцсон аав нь гансаа барай суудсан дуугаргүй би ч одоо жоох хууч юу мэдэх вэ тэгээд нэнэ орчоод гараа явсан чи ийм асуудал олжлоо аав өмбөө өмбөөтэй хамт явчаад ирэгээл давхиалчлаа. Тэгэл тийм актер хэцүү мэдээг сонсоод тэгэл тэрнээс хойш ерөөсөө нилээд ухаацлаа би одоо бодоод байна. Тэгээд тэрнээс хойш ана авчин дутуу усандаа нэр төртэй бас нилээд ах トゥ төрөөс адан үр хөвгт бидэнтэй хүндлэгдсэн хүний л дээд байсан юм аа. Уурж идэхгүй үр хөвгт биднийхээ төлөө унтах нойр идэх одоо хассан тийм их сайн хүн байсан да. Одоогоор би болоод ямар сайн хүн болгон гайхдаг байхгүй юу? Хүмүүс ээжээ гэдэг бол би юм болгон дээр баярлсан ч аава, айж ицсэн ч аава, очиж айсан ч аава гэл ингээд би одоогоор аава. Тэгээд хүн болгонд асуух. Та яагаад аава гэж дуудсан ингэж уулгалт юм бэ? Таавтайгаа байсан. Би 8 наснаас хойш аавтайгаа ингэж амьдарч байсан гэсэн. Арахгүй стил аавын хүүхд юм та гэдэг. Би нэрээ стил яг аавын хүүхд байсан. За тэгээд Улаанбаатар хотод би хоёр чинь хантайгаа 2000 онд анхны ах маань төрөөл бид нар чинь хотод анх удаа очиж амьдрал үүсгэх гээд бид хоёр чинь хот руу явж байлаа. Тэгээд хэцүү юм уу? Тийгүй тиймдээ одоо нутаг нуугч гэх юм уу ямар ч байсан нутаг сансардаа болоод танилцаагүй яг Улаанбаатар хотод очиж манай хүнд миний араас очиж танилцчихсэн. Тэрнээс уг нь Булган аймгийн сансарт байсан боловч би сайн мэддгүй байсан билээ гэр бүлийн хүнийг. Тэгээд сүүлд манай хүн чинь бас очиж араас очиж хотод танилцчихсэн юм аа. Тэгэл яг аавч очоод тийм. Тэгээд манай хүнд бол манай аав бол аюусаа бараг хүүдүүдээс илүүдээ хөргөндөө бол манай би ингээд хантайгаа анх ингээд танилцж байхад манай аав чинь тэгжээсэ. За миний хүүхэд энэ хүүхэд манай хүн чинь хуваараа хөдөлмөр юу л өгсөн мэдгүй. Яа нэг хуваараа хуваараа хөдөлмөр эхэлдэг болохоор чи манай хүн чинь нэг одоо Монгол хутал хийдэг л дээ. Улс орондоо бас танд мэдгүй ойр зуурын хүмүүс бол манай хүнийг Монгол хутал хийдэг Монгол төрөө гэсэн утгаар нь бол хүмүүс мэднэ. Тэгээд манай аав тэгжээсэ. За яг хоо миний хөө манай аав чинь би чинь 28 хүртлээ юу хань ижиж байхгүй ингээд манай аав тэгдэг гэсэн. Эрэгтэй хүн бол яг хоо оройтдгоо миний хүү одоо оройт шүү. Одоо ингээд 30 төрлөө 25 6 хүрсэн жилээс хойш л баг намайг шахсан доо. Одоо миний хүү сайн ч мууч хүний хүн хантай байсан дээрээ би удаа ингээд сайн нутаг нугаасаа байг гэхэд нэг өөрийнхөө сайн таньж мэддэг хүн амттай уулзаж танилц ингээд амьдралаа зохио хүний ер нь амьдралгаар чухал байдгийг шүү гэд. Тэгэл яг хантайгаа танилцаад манай хүнийг тэгжээсэ. За яг миний хүү зөв хүнтэйгээ танилцжээ. Ямар ч байсан миний манай хөргөн бодвол хоосоо хонохгүй хоёр идэхгүй. Гарт нь бол юу амьдрал нь байгаа гэж манай аав бол манай хүнийг их хүндэлдэг байсан. Тийм ч утгаараа манай хүн ч гэсэн бас миний аавыг бол төрсөн ааваасаа илүү бас хүндэлж хайрладаг байсан. Тэгээ манай том охин бол өвөөдөө сайн мэднэ. Манай том охин ч одоо 8-9 настай байхад өвөө өнгөрөөд тэгээд өвөөгөө одоо сайн мэднэ л дээ. Өвөөгөө хайрлан хүндлэн манай өвөөс мундаг өвөө байсан гэдэг. Одоогоор ч миний охин чи ярьдээ. Бага охин маань бол манай аав чи 2000 манай охины төрхөөс өмнө
өнгөрсөн болохоор манай бага охин болохоор өвөөгөө сайн мэддэггүй. За ямар ч байсан манай өвөө сайн хүн байсан юм байна гэдгийг бол сайхан мэддэг. Бүх ах эгч нартаа та бүгдээ манай гэр бүлийн зүгээс та бүгдээ хайртай шүү. Та бүгд нь эрүү сараад инх тун сайхан байгаарай. Ингээд илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин сайхан байхын төлөө та бүгдээ аж аргал эрүүлэг сайхан болохыг хүсэж өрөөё. За сайн байцгаана уу? Би Бавуугийн Нулимсран гэдэг. Би 6 ахтай, 1 дүүтэй. Тэгээд 4 эгчтэй. Ийм айлын хүүхдээ. Тэгээд манай би 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхдийн нэг нь болохоор банд, 2 нь охин. Тэгээд үнэхээр ийм сайхан нутаг төрж өссөндөө би их баярлж байна. Аав ээжтэй хайртай, ах эгчтэй хайртай, дүүдээ хайртай, өр хүүхдтэй хайртай. Тэгээд би энэ анх эхлээд би тоогооч мэргэжлийг аваад үзэл зэрэгтэй явж байгаад айгүйх баярлаг. Би анх эхлээд үйлчлэгчээс нь эхлээд тоогооч мэргэжлийг сонгож ингэж ажилласанд айгүйх баяртай. Би өнөөдөр үнэхээр яг баярлж явдаг. Манай том хүү болохоор Эчин Арвгийн хүү байгаа. Манай хүү болохоор Монгол Улсын их сургуулийн хэрэглээний математикийг төгссөн шинжээч мэргэжилтэй хүү байгаа Эчин Арв гэж. Дараа нь болохоор Нацаг 8 гэж олон улсын бизнесийн дээд сургуулийн Непалны анги төгссөн охин байгаа Ариун Зэ гэж. Дараа нь болохоор манай охин одоо сургуулийн 96 дугаар сургуулийн дунд ангийн 5 дугаар ангийн охин байгаа Ануу дээр гэж. Би манай нөхөр болохоор хуваараа юм эрхэлдэг Инхбаатар гэж байгаа. Бид хэд ингээд тавуулан айж амьдрч байна. Аав ээжтэй үнэхээр хайртай. Манай аав ээж энэгээр ингээд нутаглаад бид нар жоохон байсан юм аа. Тэгээд ээж ирнэ гэж бид нар ингээд хараад баярлал хөөрөөл байж исэн. Манай ах мацэглэгтэй ээжийг сундалж яваад ганцаараа давхиж ирээд ээж ирнэ гэж байж тал манай ах ирээд бид нар баярлаад ээж ирнэ гэсэн чинь манай ээж тэгээ зурдаар өнгөрцөнд нь бид нар гэхдээ яг вэ энэ хувь тавилын энэгээр л байгаа. Гэхдээ бидний хувь тавилан л байгаа. Гэхдээ бид нар яг ийм тийм гэж яах вэ штэ. Тэгээд ийм л хувь зайн төрсөндөө гэхдээ муудахгүй манай аавч биднийг харж байгаа. Бид нар ч гэсэн аав ээжгаа нэр хүнд энэ сайхан нутгийн оронд нь бас хүнд дээдлж явдаг. Манай аав айгүй намайг ингэдэгээс манай Думаас хамгийн ажилтай Думаасаа хөөрөсөөр би айгүй ажилтай болсон шиг юм. Өнөөдөр ингэ ажилтай явж байгаа. Манай аав намайг айгүй хөөргөдөөс манай Думаа ажилтай гэж хаа явсан газраад намайг тийж ярьдаг байсан гэсэн. Тэгээд би тэргээр нь хөөрч хөөсөөр өнөөдөр өдөө зэрэгтэй явж байгаа юм. Аавын л хүч гавьяах надаа манай аав намайг юусэн загиндгүй байсан хэрнээ сайн хүн миний охин сайн ингээл гүйсээр яж гал би аавдаа өнөөдөр ийм л юугаар л өөрийнхөө буянч гэж яах аавын буяндаар л би өдөө зэрэгтэй яваад ингээд тоогооч айгүй нэр хүндтэй ингээд явж байгаа. Гэхдээ мастер дасраа аваагүй ч гэсэн тэрнийхээ хэмжээгээр хүн болгонгуугаад ирээд ажиллаж гэхээр би аавынхаа ихтгэл найдварыг ингээд авцсан заагүй гэсэн ийм ихтгэл найдвараар л өдөө зэрэгтэй явж байгааг би хаа барьж чаддаг. Би одоо айгүйх ажил сольж байгаа ч гэсэн гээд миний ажил цалин өсөөл явж байгаад энэ уул аваагаа харагдаж дахиж аав ээж дээр ирж байгаа юм шиг айгүй сайхан байгаадаа би үнэхээр их баярлж байгаа. Энэ 3 жил дагсных нь ач холбогдол гэхээр бид нар тугаасаа надад айгүй нөлөөлж байгаа огээл миний амьдрал бүр хүүхдтэй ч гэсэн ажил үүснэ айгүй хөтөмжтэй. Тэгэл ингэ явж байгаадаа би энэ уул аваа дахиж аав ээжийнхэн байж байгаа орчинд нэгсэн бас бид намайг түшиж гэнэ гэд би үнэхээр итгэж баярлж аваа. Бүхэл ах дүү эгч хүргэн бэр бүгдэнд нь баярлаа. Үнэхээр сайхан байлаа. За би Дамчаагийн Баавуу гэдэг хүн 12 хүүхдээ 12 дахь нь байна. Дээрээ одоо 6 ахтайгаас хамгийн том ах маань одоо бурхан болсон. Одоо 5 ах 5 эгчтэй л байна да одоо. Тэгээд гэр бүлийн хүн маань ундрмаа. Би одоо Уурхангаа ангийн бүрдсэмийн уугуул. Норжмоо гэдэг айлын охин байна. Тэгээд бид 1998 онд анхалж танилцаад 99 онд гал голомтой мадгарч байлаа. Тэгээд тэрнээс хойш одоо өдөөгөө 24-5 жил хамт ирсэн байна. 24 жил хамт ирсэн байна. Одоо 3 хүүхэдтэй манайх хамгийн том соёл урлагийн их сургуулийн дүүрийн дуучны ангаар энэ жил төгсөж байна. Дараагийнх маань цэрэгч аваад ирсэн. Одоо бас ажил хөдөлмөр ихлэ сайхан явж байна. Энэ жил бас дээд сургуулиар санаатай байгаа. Тэгээ баг маань ерөнхий боловсролын сургуулийн
сурагч. Тий. Тэгэл одоо бид нар чинь бас хөгжилтэй юм ярих гэж бодож байна л да. Тий. Аавыгаа дурсаад тий. Хитэр нэг ингэж яажсэн. Манай хатам авч их ажилсаг ер нь өөрөө их тийм зарчимч байхгүй юу? Ер нь бол нэг бэлэнчлэг сэтгэлгээ тийм нэг айгу хол. Ер нь тийм айгу дургу. Айгу дургу. Тэгсэн чинь манай хүн чинь болохоор айлын хамгийн бага байхгүй юу? Тэгээд битэрт болохоор нэг бас нэг аавын гол голомтон дээр хоёлаа аатаага хамт байсан болохоор бас эн чинь давуу их хийх вэ л да. Манай нөхөрт давуу их хийх байдаг. Тэгээд нэг удаа битэр төв орчоо шофрод авдаг байхгүй юу? Загсны шофрод авсан. Аа ерөөсөө шофрод мэхроо тийм бэлэнчлэх юмд айгуу дургу. Гэсэн чинь нэг шофрод авчаад хоёулаа нэг задлал идсэн чинь аав гаднаас ороод ирдэг байхгүй юу? Аав гаднаас орж ирсэн. Юу мохоо эмхийн өмөртэй дэнда танахаас гэлдэг. Хоёулаа бүр мандсандаа болоод нөгөөдгийг идэж чаддаггүй. Аав гаран гартал танахаас нэг юм өмгөрч гээл аав бүр үнэртэй линтингөр үнэртэй болдгоо. Тэгэхээр хоёулаа үгүй ээ аав манай жөөч үнэртэйгөө гэсэн чинь хоёулаа нөгөөдгийг идэж чадахгүй сууж аав гараал унтахаар боллоо. Хоёулаа нөгөө техник ааваас айсандаа болоод нөгөө чадах мэдрэмжтэй болсон бүр нөгөө төхөөс айсандаа болоод нөгөөдгийг идэх сонирхолтой болсон. Тэгээ хоёулаа задлаад ороо олсон хойно гадаа гаргаж хайж ийлээ. Тийм тэр ерөөсөө санаанаас гардгүй. Жигтэйхэн одоо анхнаад айлын нөгөө бидний үед чинь бас айлын бэрүүд бас жоохон жодогтой байжээ. Бас юунаас хатам аав ээжээсээ имэн, ах дүүнээсээ имэн тэр сорл бас хатам ааваас айгаад нөгөөдгийг задлсан хэрнээс үнэртүүлээд байдаг. Идэж чаддаггүй. Тэгээ ямарсандаа би үүрээр өглөө орой бүрхий зулангууд хоёулаа гадаа гаргаж нохоод хүртэл хайж өгчээлээ. Тэгэл маргааш нь одоо нөгөө танайхаас нөгөө өмхийн өндөр чи өндөртгөө байцлаа энэ да. Тэгэл гашир хүн байсан болохоор бас мэдчихлээсэн байх гэж боддоо одоо бодоход. Би бас нэг ерөөс санаанаас гардгүй баг байсан. Одоо би энэ хүүшгээд одоо 3 дугаар ангид байлаа. Тэгээд нөгөө одоо Булган аймгийн Аршаад Сансар сангийн аж ахуй гэдэг одоо 3 дугаар ангид суудаг. Тэгээ нөгөө хөргөөхөндөө суун төвдөр гэр хөдөө аав ганцаараа том ахыхыг дагаа хаяад айл. Тэгээд нэг амралт болд юм аа 3 дугаар өдрийн амралт, сарын амралт. Шүд өвдөө болдгүй. Тэгээд мааман авдраа авахал нэг шил ярих задлаа. Заамандаа балгаад шүдээ зайлаа асгараа гэдэг нөгөөдхийн зайлж гал шүсдэг болоод залгичдэг. Тэгсээр байгаа нэг та нэг 3 дугаар ангидаар шил ярих хуцсан шүү дээ. 12 тоногт. Тэгээд аваад тэгдэг. Мөн залгич одоо тэгээд шүд өвдөө тэгэхээр нэг бүтэн шил ярихаа задлж өгсөөрөө байгаа л одоо тэгээд сарын дотор уугаад дуусгацсан гэж ярьдгийг. Ер нь аавтай бол сүүлийн үед бол хамгийн их байсан би. Тэгээд зайлууд өөрөө нэг дандаа нөгөө их жахнаар бас нэг хамаатан садангууд оолгондыг нэгээд өгчдөг. Тэгээд нэг удаа би одоо санаанаас гардгүй. Өвлжөн дээр үлдчих тийм аа. Нэг зуд болоод одоо тэр ч одоо 83 оны зуд юм уу. Тэгээд тэр зуднаар манай нөгөө том ахын хоошоо хаваржаар байгаа нүгээд засаа аймаар орсон ерөөсөө. Өвстэй ирнэ тэгээд засаа аймаар ороод одоо хатан дотор одоо тэгэл өгрүүчөд тэдэд өгцсөн. Тэгээд эгчтэйгээ хоёлаа байл аав шуу юм тэгээд сумын төв рүү одоо бас нэг ажил төрөл хөөцөлтөд явсан юм байна бүрд рүү. Одоо бүрд рүү ч одоо бараг 50-60 км явна шүү дээ морьтой өвөл. Тэгээд зайд бол ч та нэг би нөгөө хамгийн яг дээдлийнхаа эгчтэй хоёулах нь одоо би ч одоо 5-6 дугаар ангийн хүүхэд манай эгч бас нэг 7 юм уу 8-д ч байсан юм уу. Тэгээд хоёулаа айгаал аав ирэх болох ингээд стол байсан зайд тэгээд хоёр хүүхэд мөн байгаагаа зайд бол бүр нэг нүүр нүдгүй цам болцсон одоо тэр зодны өвөл чинь зайд нэг хөтлгөө мөрдөө морины цай явдгүйгээд ёстой нэг өрөвдөлтэй хүн орж ирж байгаа юм аа бөө шүн дунд. Тэгээд та хоёрын төлөөд одоо аав надаа ингээд зүтгэсээр байгаад ирлээ гэж хэлжсэн. Тэгээд тэрийг одоо бодохоор тэрийг хөвжсөн юм доо тэгээд маавад хэлчихсэн. Давхал ёстой уул тарахаар оргилдэн ави минь мухан бахимаа Давхал ёстой ача тарахаар
Ормондон ави минь үг байх юм Дуусгал ёстой жаргал таархаар Уянган ави минь сэтгэл байх юм Дуусгал ёстой гүннийг таархаар Ухаарлан ави минь сургаал байх юм Насан нэмхийн тоогоор Наашлан бодогдох нутаг аав минь дээ Үсний бүрэлдэхин аясаар үрдээ санагдах бурхан аав минь Дамжаагийн бавуугийн удам содар өр хүүхэд аж хүчийн галын тахилга. Тэгээ бүгдээрээ сайхан ингээл ив иерээ ингээд явах шиг сайхан юм алга. Тэ сайхан байна даа ер нь тэгээд. Ер нь галын тахилга гэдэг чинь ер нь айл готлоор тэр хамаатан саднуудын бүгдээрийнх нь засал болд юм уу гэж би боддتي. Тэр жилийн засал болд юм уу гэж боддتي. Манайд л бол гарсан өөрчлөлт байна. Одоо хоёр хүүхэд маань сайхан ажил төрөлтэй төгсөө сайхан ажил төрөлд орлоо. Маань ч гэсэндээ бид нар ч гэсэндээ бас месс дахлаа. Дээрэс нь амьдралах маань ч гэсэндээ бас сайхан жигдэрч ирж байна. Тийм учраас би галын тахилгыг өгөөчтэй тийм тахилга юм болов уу гэж бодож байгаа. Хувийнхээ үднэс. Тэгээд одоо манай том охин чинь соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаач нар төгсөж байгаа. Тэгээд төгсгөөс өмнө хэлийн зэргийн юу лээ? Хэлийн зэргийн дуудгийн чуулга. Хэлийн зэргийн дуудгийн чуулга ингээд төгсгөөс өмнө шалгаруулаад авцсан. Оны өмнө. Одоо тэгээд сургахын хажуугаар ажиллаж байна. Одоо сая уул өнөөдөр ирэх байсан. Тэгсэн чи одоо бас нэг 2 3 том тоглолттой гэдэг нөгөө цэргийн хүн болохоор чин ерөөсөө нэг тушаалаар ажил дуусахгүй дандаа тэгээд ерөөсөө хувийн ажлыг бол орхигддаг юм байна л да. Тэр чи ерөөсөө тэгэл тушаал болгох гэд тушаал ёсоор гүйцэтгэх хэрэгтэй тэгээд одоо өнөөдөр үлдчихлээ. Би одоо хацрах гэж их үзлээ. Одоо хөөхт маа тэгээд үнэхээр болсонгүй. Тэгээд манай том хөө маань одоо тэр good price гэдэг дэлгүүрээ худалдааны зөвлөлт хийдэг. Тэ амжилттай сая 4-7 хоногт шилдэг ажилчин болсон компанийнхаа. Тэгээ баггүй маань одоо тэгээд Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн одоо дасралтгүй 3 жил онц сурж байгаа сайхан хүү байна одоо. Тэ уг нь авахаа уг их саар манай хүүхдүүд чинь. Тэгээ тийм сайхан хүүхдүүд байна да одоо тэгээд одоо ингээд ах эгч нартай их баяр л да. Одоо би ч одоо айлын 12 дахь хүүхд. Сайн ярьсан шүү. Тэгээ хамгийн баг нь одоо тэгээд 2 хөө нэг охинтой одоо ихнэр ингээд тавуулаад амьдэрдэг. За тэгээд сайхан аав ээжийн үргэлжлэл болж байгаадаа бас баяртай байдгаа бидэд. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Албан ёсоор 3 удаа энэ галын тахилгын үйл ажиллагаа хийх гэж ингэж ахирсан. Тэгэхээр энэ удаа бол хамгийн сүүлчийн удаагийн галын тахилга цаахан болж амьдарч байна. Тэгээд бид нар бол энэ галын тахилгыг ингээ хааж байгаа юм биш ээ. Энэ галын тахилгыг бол одоо бид нэр хамт олнороо найз нөхөр гэр бүлээрээ энэ төр ирж бас энэ дуртай ирж тахилга үйлдэж болно. Албан ёсны юу бол ингээд дуусч байна. Тэгээд бид нэр 3 удаа сайхан галын тахилга хийлээ. Энэ 3 удаагийн галын тахилгын үр дүнд бидний амьдралд, бидний ажил үйлсэд, бидний сэтгэл санаанд маш их том өөрчлөлт орсон баг гэж бодож байна. Тэгээд бид нар бол энэ уул хайрхнаа гол усаа баян одоо шүтэж сэтгэлдээ зүрхэндээ шүтэж биширч яваараа гэж хүсэж. Тэгээд энэ ажиллагаатай дуусчихсан хөлбөд манай том эгч маань өгөхлийя гэсэн тийм учраас одоо энэ микрофон шилжиж байгаа. Тэгээд энэ юу шүү энэ манай
Энэ бүрднээс нэг хэдэн хүн дуудчид авчир дуулууд гэдэг ингэсэн. Энэ 3 хүн түрүү ирсэн. Энэ 3 ирсэн чи дараа нь мэрэгчний дууч ирсэн чи энэ 3 дуулж чадахгүй нэг нэ одоо тэгээд. Бодлохоос энэ 3-ын дуулахыг болиулаад дараа нь энэ дөржсөн гэдэг манайхны бас игчийн талын хөргөн залуу байгаа. Өөрсдөө бас танилцуулна. Тэгээд энэ томчууд нь бол таних байх, бусд нь бол танихгүй хаа. Бас нэг соёлын төвийн дарга нь ирсэн байгаа сумын. Тийм учраас одоо энэ хүмүүстээ бас их баярлалаа гэж хэлээд энэ микрофоноо ажаадаа шилжүүлээ. Галын дахлага 3 жил бидний 3 удаа хийсэн хийж сэтгэл өндөр амьдрал сайхан болж бид нар 90 сарууд олон хүүхэд ажилтнаар нэгдэж бид нар маш их сайхан байгаа. Сая дүү маань ялсан. Яг би зүгээр өөрийнхөө нэг сэтгэлийн билег шиг юм уу да. Жоохон юм өгөх гэсэн юм аа. Түүнийхээ өөрийнхөө төрсөн түүнийхээ. Шагналын хорсон шаах өөр юм даа. Манай шинэний нэг юм хийдэг хүүхдэд танил юм байна, найз юм байна. Тэгээд тэр хүүхэд надад өөрөө нэг юм Монголын одоо Монголын үйлдвэрийн юм байгаа юм. Тэгээд нэг юм гоё юм шиг байна. Бид нэр чиний хараад санаа. Страхана. За тэгээд миний нэр болохоор Чулуун цэцэг одоо яг мэдгүй байгаа хүмүүс нэлгээ. Тэгээд энэ үйл ажиллагаа маань миний би чилэрхэд хэдэн жилийн өмнөөс тэгээд одоо бас ингээд шашин шүтлгийнхаа талаар бас бурхан намаар яваад ууд тус савдаг хангаад идэхийг харагдаад ингээд ахан дүүнрээрээ бас нэг таахан мөтөлдөг байсан газраа харагдаад ахуулаа гэсний үндснээрээс энэ үйл ажиллагаа маань хийсэн юм аа. Тэгээд бас дүүгийнхаа төлөө, гिचийнхаа төлөө санаа тавиад би одоо ингээд эрүүл сайхан болоод их минь сайхан болж байгаа. Тэгээд энэ уул устдаа савдаг хангаад идэх юм бид бүгдийг одоо энэ Бавуу гэдэг хүний үр сад бүгдийн их тунх эрүүл сургууль байлгаад элэг бүтэн тэгээд эвтэй найртай элбэг дүүрэн байлгах болтугай гэж өрөөё. Тэгээд бүгдэд нь баярлалаа. Би сайхан эрүүл болж байгаа. Тэгээд их баярлж байгаа шүү та нартай. Тэгээд энэ манай ажигийн өгсөн юу за хэрвээ яасан гэнэ өөрөө бас бай хэрвээ мөрөөдөж чадаж байвал гэнэ тийм ээ хаан гэн гэсэн үг юм байна. Хэрвээ мөрөөдөж хийж яах гэсэн үг юм. Сэтгэлдээ зөв бодтой зөв явбал зөв замаар энэ үнцээ зөв сэтгэлдээ зөв бодтой зөв явбал зөв замаар алах гэж. Зогсолтгүй тэмдэглэгч, зогсолтгүй суралцагч байгаарай. Амьдрал чамайг шагнах болно. Цагийг дэмий өнгөрүүлсэн хүн амжилтын галт тэрэгнээс байн босордог гинэ. Дандаа би өөр юм. Энэ модумын чулуунарч. Энэ дүүгийнхаа миний модугийн нэр бичигдсэн байгаа. Тэгээд чи зөв оршиж байгаа бол замхан зөв, бүрдэн зөв явнаа гэж. Чимтэй үргэж хоёроо өөртөө итгэлтэй өөдрөг байгаарай гэж. Өөдрөг бодолтой зорилгын том зогсолтгүй
태모 저거래 그네. 심하오. Шатны гэдэгтэй ихэд туулах шатны гэдэгтэй ихэд туулах замыг харсан нарт үздэг. Баатараг Хамгаанбаатар зүтгэл гаргасан өдрүүдийн тоогоор жаргал ирнэ. Зөв болгосон мөрийн тоогоор хайр ирнэ гэсэн. За бата амжилтын үндэс нь авиас мэдлэгтэй байхтай биш хичээнгүй чанарт байдаг юм аа гэсэн. За баярлалаа. Гэр бүл гэдэг зүгээр нэг чухал зүйл биш. Энэ бол чамд байгаа бүх зүйл гэсэн байна. За гамбатгай. За бүхэн баярлалаа. За түрүү байж байгаа. Манай Атрав төр одоо энэ жил 60 хүрээд дэвхүр гарсан юм аа. Тэгээд дэвхүр гараад одоо Атраач одоо төрний олон жил ажилласан. Одоо төрийн амдөр албан тушаалч хашлаа. Төрийн өндөр олон медаль гавьяатын хүртэл авлаа. Тэгээд одоо Ахмад настай улсуудаа бид хоёр гарын бэлэг гардуулах гэж байна. Тэгээд одоо Атраа хүүхэд нэ. За бүгд бүгд баярлалаа. Тэгээд сайхан байна. Ер нь хүн байгаль дэлхийтэйгээ харьцаж туршиж өөрөөсөө баясгаж манай цэцэг анх ингээд санаачлаад цуглуулаад энэ бол төгсгөл биш л дээ. Өөрөөр хэлсэн одоо тэгээд яг өөрөөр ингээд аль биесээр зохион байгуулалттай ирж байгаагийнхаа хувьд бол одоо гурван билег өгөх дуурайж чинь нэг бодлоос гурван гэж ярьдаг. Энэ утгаараа бид нар ярьдаг. Танаас ч одоо тэгээд хэсэг бүлгээрээ бид айд бүрээрээ ингээд цааш ажиллахаа үргэлжлэх байх. Тэгээд бид тухайд бол нодлон багтаа сэтгэлээс түүнээсээ бүгдээр нь бас байн мөнгө байлгах үүднээс дурсгалын зүйл өгчээсэн. Энэ жил одоо бид хоёр өөрсдөө нөгөө Ахмадын эдийн шилжсэн учраас Ахмадын холбооныхоо гишүүн гэдэг. Тэгээд өөрсдийнхөө гарын бэлгийг бид хоёрыг одоо Ахмадын холбооныхоо гишүүнд хүлээж аваарай. Даргын бодоо цэдэн дам бах баг. Тэгээд одоо бид хоёрыг эсхийн тулд одоо өөрсдөө бас ингэж бэлэгтэй ирсэн. Тэгээд бүгдээр нь уртнаас л удаан жаргалж эрүүл их байхыг хүсэн өрөөё. За цэдэн дам бах. Золцоо хат. За бүгд ерөөсөө авч жаргал ордуулаа насны ерөөл өргөө баярлалаа. За манай шүр өгөхөд гэж байна. За зөвхөн энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн болж байна. Одоо 3 дахь жилээ ирсэн. Сайхан өдөр байна. Би та бүхнийхээ нодны оригиноор 2 жил бөөгнөл юм авсан. Тийм учраас би энэ хуримтлалын дундын мөнгнөөс шүү манайхаа нэг зүгээр жижигхэн нэг сонирхуулаад 5.10 төгрөг илүү гарахаар юм авсан. Гэтэ өнөөдөр бол энэ юу яцсан 5 ирчиж 7 нь болохоор би дараа нь өгч. За энэ юу гэхээр ийм шар шууг шүү. Яг бэлэг дурсгалтай эрэгтэй эмэгтэй гэхгүй гэртэй байх энэ Монгол тайлбар. За энэ ингэнэ Эрдэм нам оюун ухааны биеийг болсон энэ хэвээр бэлэглүүдийн нэг шар шуугны гол 3 бэлэгдэл байдаг гэнэ. Нэгдүгээр найд муу энерги хуримлаад муу улаан зэрэгс хамгаалдаг. Эд баялаг мөнгө дууддаг. Оюун ухаан Эрдэм намын бэлэглэл гэсэн ийм их сайхан бэлэгшээлтэй болохоор ийм шар шувуу 12 ширхэг би захиалсан чинь эргэцэн бэлэн болох чинь ингээд 5 нэрсэн байгаа шүү. За одоо тэгэхээр би 5 хөдөөнийхөө одоо зузаагаах дайжаах эднэд өгчээд яг 7 нь болохоор би юу яагаад нэмээ тэндээс аваад өгч шүү. За юу. За ингээд их сайхан байна. Одоо ингээд бөөнөр зөмөр дараа зураг авах болно шүү. За юу.
За өнөөдөр бид энэ Уурхай аймгийн Бүрд сумын энэ Харилангийн голын өвдөр ингээс зогсож байна. Манай энэ утга өгөх сайхан ус ургамал тэгшэрсэн ард түмний сэтгэл тэнэгэр сайхан утга байгаамаа. Тэгээ миний би бодохдоо зэрэг энэ Бүрд сумын харьяат Дамжаагийн Бавуу гэдэг хүний одоо дөрөв дэх хүн юм байгаа. Тэгээ бид нэр ах дүүсээрээ нийлээд энэ ард харагдаж байгаа хайрхныг 3 дахь жилдээ дахлаа. Тэгээ энэ дахих асуудал болохдоо зэрэг одоо бидний одоо ажил үйлсийн хөдөлмөртэй байгаасаа эрүүл их ар жаргалтай байгаасаа нутаг орон минь одоо хургаараа илбэгтэй хуруу шим их ариун байх болтойгоо ард түмэн зон олон их амар амгалан сайхан амьдрах болтойгоо гэжсэн ерөөл өргөж энэ хайрхныхаа энэ бэлт өнөөдөр 3 дахь удаага бид нэр ах дүүнэрийн хэмжээнд галын дахилга хийлээ. Галын дахилга их маш сайхан амжилттай болоо. Хүмүүс их сайхан өндөр сэтгэлтэй байна. Өнөөдөр одоо бараг 60-70 хүн ирлээ. Манай хам бүл одоо Дамжаагийн Бавуу гэдэг хүний айлын бол 13 хүүхдтэйгээс одоо 13 айл байна. 12 айл байна. 12 айлын бараг 200-аад хүнээс өнөөдрийн хэмжээд бол нэг 100 гаруй хүн ирсэн. 50% ирж амжсангүй. Тэгээд харахныхаа одоо энэ бэлт хатан дахих хийснээр бидний маань бодол санаа оюун санаа амьдрал ахуй бүх юм одоо сайн байж нутаг орон минь одоо урмал тааж ирсэн ийм сайхан байх болох байхаа гэсэн одоо төгсөн одоо Улаанбаатар өдгөх гэж байна. Тэгээд одоо хүрэлцэн ирсэн ах дүү нартаа бүгдэнд нь их баярлалаа. Манай 8 жилийн сургууль цогцсон болд өндрөө хөрөг нармаа одоо надтай хүрэлцэн ирсэн явдал их баярлалаа. Тэгээ найз нартай ах дүү нартай бүгдэнд нь эрүүл аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсье. Тэгээд одоо сайхан хүн чигүр амраа сангийн далайд чуулахгүй Тэнгис талын сүрэг билчин тэнгэрийн задус шиг тосрон байгаа хөвч ногоодын Хушугуннын тағын ханға Одын цинхер ғоби ханға Онаған отағы мен овыр ханға Намрын хүйтэн Олың доғынды нәмін нұр Өйдіқ цаға Нарың хелік қоңыр ғобин Нәрін таңын Хинзідің байда Өпчін оғың олың қанға Үшігін өмің табы Уняарт хүндит оддод огших аврын үрээр Алтан түрүү
хөрсөн түлхэн алсын од шиг түгсэн байдаг төвч нагаан үдийн хангаа хөшиг наммиг тагын хангаа удам цэнхэр